зохиолч Дэнгэрийн шагнал зохиолч Хүн баярын Умэрдны сонин зүуд өгүүлгийг илүү сартай зуны Эрүү давг буюу энэ цагийн нэртэй жүжигчин Нэргүү Баатар Монгол улсын гавьяа жүжигчин та бүхэнд хүрэх болно. Зуны ихээр хөдөө гэртээ эртэн иржээ. Хаваржингаан төлөх малтай ноцолдож харшиж гүйцээд байсан өвгөн эмгэн хоёрт тавиулуудын төрүүч ингэж ирж байгаа гар хөлийн үзүүрт зарагдж байгаа нь ёстол нөгөө чухамл баяр төдрүүдийн нэг. Тэгтэл өвөө хой цаагуур чинь эмээл хазаар чөдөр ногт ташуургээд юм би шилж аваад өөрийнхөө тэмдгийг тавиарай гэлээ. Тэгээд өвөө за та эртэж хүн гэдэг чинь ер нь илүү эрэхтэй байдгийн шүү дээ минийх гэхэд хүү баярлан нүдэнд ялалзсан. Хонь хариулах эхний өдөр болохоор хүү их л нэр хүндтэй байгаа юм. Гэрийн дэлгэстэй үүдээр цуслангийн ойролцоох хэдэн толгод цөм ухуулчихсан сэрвийнх нь их л эвгүй харагдав. Тэгтлөө за чи одоохондоо яах вэ? Хондоо явж илвэ. Цаадуул чинь удахгүй хүрээд ирэхээр миний хүү ээлжтэй болно. Гэлээ. Тэгтэн нөгөө хүү өвөө энэ дэлгэр санжин өврий чинь яагаад ухсгасан юм бэ? Бас л алт гарсан байх. Хотоос нэг баахан хүмүүс ирээд ухаж төнхөд учраа алдсан. Гадны зүс хөндлөн хүмүүс ч дунд нь харагдана л. Ёстой нөгөө алтын аваад авдрын хайнаа гэдэг л энт хайрын ч нутаг минь. Уг нь аг ганг шувуун хөл яргуу гээд богн хөлтэй малын жаргалын орон юмсан. Ямар тал дэлгэр санжил гэхэд даач ингээд эргүүлээд хайчих. Хайр нутаг. Ингэж сүүлдээ нэг өлөн саар шороол болох вэ дээ гэлээ. Тэгснэ чи тийшээ хамаагүй явж болохгүй шүү. Тэсэл дэлбэлээд аюултай. Гэхдээ нөхөө анхааралтай сонсож байснаа цүнхнээс нэг ном аваад өртөлөө. Тэгтэл өвөө тэр номны хавцыг харж байснаа өөхөө энэ ч одоо юу болж байгаа юм? Нүцгэн шалдан хүний зурагтай том хүний ном уншдаг бол аюу чи гэсэн чинь нөхөө өвөө энэ чинь том хүний ном биш ээ. Адам Евэ хоёр хүн анх яаж үүссэн тухай ном байхгүй юу? Тэгээд зуны даалгаварт намайг нэг уншаарай гэж багш хэлсэн. За. Унш гэсэн бол одоо уншихаас яах вэ? Ууганч хүн нүцгэн ирээд нүцгэн буцдаг да. За тэр уншвар гэсний чинь аав ээж хоёрыг чинь ирэхээр асуун шүү. Хэрвээ худлаа хэлсэн байвал шилбүрээр ороолгоно гэж мэдээрэй. Гээд өвгөн авдар дээрх баримтагтай номоос нэгийг авч дэлгэж үзээд. За надад ч гэсэн нэг ийм нууц товчоо гэдэг ном байдгийг. Энэ ном л та нарыг ирнэ хожим нь Монгол хоон гэдгийг ойлгуулж мэдүүлэх байх. Өвөө тэгээд над ном дээр чинь юу гардаг юм бэ? Энэ номон дээр яг чам шиг хүү Баатар эр болж Монгол улсаа байгуулсан тухай гардаг юм. Тэр Баатар хөл бидэнд энэ нутаг орны минь үлдээсэн юм шүү дээ. За та нар одоо бөөгнөр цугларахаараа уншина биз. Хөө хонион хариулах сайн идүүлэхийн тулд нөгөө ухаж төнгөсөн шорооны цайнд гарахаар шийдлээ шүү. Тэгсэн чинь
ноднхон цэцэг ногоо алгалсан мөөгөн хүрээ тэлж байсан санжийн өвөр одоо зөв хайр нэг улаан шороо хаяахан энтэнд тэслэгээний дүн там их чимээ сонсогдно. Тэр чимээнээр ганц нэг хулган огтон зурмал цочно болохоос биш хойномол үргэхэн байж төрүүчээсээ ирэн дасч байгаа бололтой. Хүү хонтойгоо цуг нөгөө овоолсон шорооны чинь цаахан гараад ирт чинь захын нэг уулгатай шорооны яралд нэг юм галзаад явчлаа шүү. Хүү санаж хахад марнасаа бууж нөгөө галцсымыг сонирш аваад үзтээ. Нэг эрхийн уран чиний дайтай дутуу одоо шахсан шарлаасан ээзгийн шиг нэг арцгар чулуу байх. Хүү чулууг нэлээд тойруулж үзэж байсан сонирхоод аваад өвдөлчихлөө. Тэгээд номоо гаргаад дэлгээд унших гэдгийг урдаа наачнаасан гартаан одоо эмэн уулглаа зэрэг толгой дээр цэцгэн хүрээ наагаад гартаан алин барьчихсан зогсож байгаа эрэм хоёр хүний нүцгэн зургийг харуутаа төрүүлгээ харан хэвтээд унших гэж байсан чинь цэлбэг тэнгэр рүү хараад гисэж өө хөөх хоёр хөөхөн болжмор эсгэлэн жиргэж байна. Тэгтэл хүүгийнүүд наранд гэлбаад өрөөснүүдээ анаад ингээд тэднийг өхөөрдөө хараад хэвтэж байсан чинь таг унтчих. Тэгтэл байгаль дэлхий тэр чигээрээ үнсэн саарлуулжээ. Уул ус газар ногоо юу ч хүй хов хоос. Тэр дээр нэг ёлтхор нар сөөмөлцсөн. Багшин чицэрсэндээ хөө ойр хаваа харсан чинь дандаа танихгүй нүцгэн улс хөлхөлдөж байна. Гэхдээ тэгсэн тэр хүмүүс болохлаа зэрэг шүү дээ. Адам Ева хоёр нөгөө навчны оронд мөнгө наачсан. Энэ тэнтэйсэн алт барж явахын оронд энэ тэнтэйсэн эрдэнэс алт зүүчихсэн. Толгойд төмөр сараалжин тор угалчихсан. Америк, Хятад, Орос гэд 9 шидийн хүмүүс зүгээр араа шүтээ ярзаалган дөхж байсан шүү. Гэхдээ тэгсэн тэдний харц айц хүүцсээр дүүр мөртлөөсөө бие биенээ одоо хар ярхаа зүгээр араад шиг архиултна. Өвөө энэ дэлгэр санчийн энгэр нөгөө хөдөө гэр мал хон энэ төр хайцсан бэ? Хайч юу байхад да? Хүмүүс бид чинь энэ байгаль дэлхийг онгошиж ухаж төнгөцөөр байгаад одоо бүгдийг варсан да хүм. Тэгвэл одоо манай Монгол улс яасан байх вэ? Улс орон гэж байхаа болсон. Хүм. Бүх дэлхийгээр холилдон байдаг болсон. Харин ганцхан тэр наасан мөнгөөр л хаанхын хүмбэ гэдгийг одоо мэдэж болно. Гөвөө. Одоо тэгээд энэ шорооноос чинь өөр үдсий байгаа мó? Гэт нөгөө бяцхан гараараа үнсэн сар шороог самарчаа байхад өвгөн уртаар санаалд байхгүй. Хүмүүс эхлээд бүгдийг зарчихсан. Тэр битгэл бие биенээ хайрлах хайр сэтгэлийг хүртэл зарсан. Юу ч байхгүй. Дараа нь өлсөхгүй тул эдэж болох бүгдийг идчихсэн. Даарахгүй тул шатааж болох бүгдийг шатаасан. Тэгээд одоо юу ч байхгүй болсон. Тэр ганц нэг нарл үлдсэн. Хүмүүс тэрэнд арай л хүрч чадахгүй байгаа юм. Одоо энэ их мөнгийг одоо шатаач болдгоо юм уу? Цаасан чинь шатна шүү дээ. Шатахгүй. Хүмүүсийн хамгийн хайртай юм чинь энэ мөнгө. Мөнгөний хойноос энэ хүмүүс ингэж явсаар байгаад ийм болчихсон. Яаж ч осгож өгөх гэж байсан энэ мөнгийг шатаахгүй. Тэрэнд үнэхээр хайртай. Хүмүүсийг хардаа. Энэ хүмүүс одоо нүцгэн мөртлөө зарим нь хөлийнхөн ууланд зузаан мөнгө наачсан байгаа.
Зарим нь бөөр одоо Монгол мөнгө гадаадын мөнгөөр солилцсон байгаа. Тэгээд би хамгаас ганган хамгаас баян гэж бодож байгаа. Хүний энэ зан чанар ямар ч үед нэг ариллахгүй юм да. Гэхдээ тэгээд энэ хүмүүс чинь тэгээд цаашдаа яах вэ? Үгүй яах юу бах вэ? Юу хийсэн? Тэрнийг үүлээг л үүрэх багт. Би муу юм хийгээгүй шүү дээ. Энэ бүхэнд миний хөө буруугүй. Харин хэн нэгэн туслаж өөр нэгийг хайрлаж яваарай. Гэхдээ та ч одоо хайрыг хүртэж шатаацсан гэвэ үстэй. Миний хүүд бол хайр би. Нэгэнтэл ингэж одоо сөнхөөс хойш тэгж яах юм бэ? Яах даа хүмүүн. Эцсийн эцэст хүмүүс бие биенийхээ мөрийг ч болтугай түшээд суух байлгүй. Хүнд хамгийн сүлд үлдсэн хамгийн сайхан үйлдэл энэ л болох нь дээ. Тэгээд хэд бөхчүүлэн ханаалгаж байсан дөрүүлгэн хараад унлаа. Тэгтэл өвөө гэвэл нэг сэхэ авч. За хөөмөн миний дор байгаа номыг аваарай. Хэндэж өгч болохгүй шүү. Хайрлаж яваарай гэд ансгаврал. Өвөөгийнхэн чэжиг эргүүлтэл доор нь нууц товчоо гэсэн ном байна. Номыг автал арталд нь айхлах, ууглах, архих чинээ гарлаа. Эргээд харсан чинь йен, доллар, юан, евро, рубль унжуулчихсан зүсэн зүйлийн төмөн зүйлийн хүмүүс айглаж, ууглаж зөвхөн араашуудаа ярзаалгасан дөхөж яваардаг шүү. Гэхдээ хөөч зүгтлаа шүү. Тэгтэл хүүгийн хөлнөөс нэг нь зураад авлаа. Хүү байдгаараа хүчээр гаргаж тийшилж байгаа морноос сэрлээ. Тэгсэн морин жалаархтаа цулбурт орооцолсон хөлийг татаад байсан юм байж. Хүүгийн хар хөлс цовж амьсгаан дээр давхцчих. Харин дэрэгдэн нөгөө Адам Ева хоёр гэдэг номон дэлгээтэй сайлхинд хууцсан эргүүлээтэй байна. Тэгтэл нөгөө хуруунд чиний арзгал шарч чулуугаан атгацсан чэйшин дээр тавьдсан юм байна. Тэгээд гинт хүү ухсхийн босож нөгөө арзгал шарч чулууг их л зэвүүн хөрсөн байртай харж байсан. Тэртээ холын хол шидчихжээ. Тэгсэн яагаад ч юм хүүгийн санаа амарч сэтгэл нь уужраад явчих шиг боллоо. Тэгээд морион хөдөлсөөр хоньныхон зүг таахаг алхлаа. Тэгтэл тэртээ алсад тэсэлгээний дум хийх дуу сонсогдсоор